Сайн байцгаана уу? Одоо хичээлийн хэрэгсэлтэй холбоотой зарим үгнүүдийг дохионы хэлээр хэрхэн нэрлэдгийг Ууганбаяр ээж 8 цэцэгтэйгээ хамт сурцгаая. За, эхний дохио хичээлийн хэрэгсэл. Хичээлийн хэвсгээр яах нь вэ? Хичээлийн хэрэгсэл. За, дэвтэр. Гарын албаа өөртөө харуулаад тэрхээ ураг авахад тэрнгээрээ 2 удаа тохино. Дэвтэр. Ном. Харандаа. За 2 гарны хэлбэр нэг нь 7 хурууга, нөгөөх нь 2 хурууга нийлүүлсэн байх шаардлагатай. Ингээд биенийхээ урт барина. Дарааных нь нөгөө гараа бугалган дээрээ бариад харандаа 2 удаа харандаа хөдөлгөөн нь харандаа. Дараагийн дохио зургийн дэвтэр. Түрүүн бид нар дэвтэр гэдэг дохиогоо сурсан тийм ээ? Дэвтэр одоо зургийн юм зурж байгаа тийм ээ? Дэвтэр. Сайн байна. Зургийн дэвтэр. Хайч. Юм хайчилж байгаа юм. Хайч. Цавуудж байгаа яах юм? Өгөөмс хөдөлгөөнийг илэрхийлж байна тийм ээ? Цав. Алгаа дэжлэлээ цав бариад нийлүүлээд гараа яах нь 2 удаа нааж байгаа үйлдэлийг харуулах нь. Цав. За одоо бүгдээрээ өмнөх хичээлтэйгээ нийлээ баттгаад харандаа гэдэг тогтоо. Харандаа. Ингээ бүгдээрээ хичээлийн хэрэгсэлтэй холбоотой үгнүүдийг дохионы хэлээр хэрхэн нэрлэхийг сурлаа.